За энийг бас heading 2 болгоч. За тэгэнгүүтээ энэ сэдвүүд дотор нь дахиад нэг жижиг задгараа байна гэж бүгдээ төсөөлье. За сурах бичгийн чанар гэдэг текстийг оруулж ирээд. За энэ цаашаа үргэлжлэж бичигдэж болох үс байсан гэж та бүхэн дотор төсөөлөөрэй заа. За. Сурах бичгийн чанар 2 3 нь бас нэгтгэжүүлсэн. Heading 3 болгоч. За одоо юу хийх гээд байна гэхээр за энэ дээр багш нь очиад маус нэгээд дарч. Нэгдүгээр хуудсыг хослъя. За тэгээд references гэдэг рүү очиод table of contents гэдэг хэсгийн content гэдэг дээр багш нь даа. Өөзөд ингэж дарагч. Дэлгэцээ 2 гожоод би багш нь үндсэн санаа харуулъя. За энэ бол contents гэдэг хэсэг. Энэ болохоор бидний гол текст байгаа. За онол арга зүй гэдэг сэдвийн хүрээнд дотор сургагчдын хөгжлийн түүх, арчлын дараа сургагчдын хөгжлийн түүх, өнөөгийн ойлголт гэдэг гол агуулгууд нь ороод түүний араас дид гарчгууд дахиад ингээд зураад ороод ирж байгаа. Тэгээ энийг автоматар хийж өгч байгаа хамгийн гол та бүхэн анзаараарай.